Өглөөний мэнд төргий тэлээ аханд үсэ. Тэг өнөөдрийн өглөөний үгийн цаг руу орохоос өмнө эзэн бурхан руу хандан залбирцгаая. Бидний хайртай эзэн минь танд баярлалаа хэзээ энэ өглөөний төлөө танд талархаж байна. Өдөр бүр та бидэнд өөрийн үгийг өгдөгийн төлөө танд талархаж байна. Тэгээ өнөөдрийн үгээрээ дамжуулан та бидэнтэй ярих болтугай, мөн та биднийг хөтлөн дагуулах болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнөөдөр бид хамтдаа Мика номын 6-гийн 8 дугаар ишлэлээс үзэж Бурхны бидэнд зориулсан хүслийг үргэлжлүүлэн харах болно. Иш үзүүлэгч Мика нь Юдагийн өмнөд хаант улсын жижиг тосгоноос гаралтай иш үзүүлэгч байсан. Мөн тэрээр Исаигийн нэг цаг үед хамт амьдарч исэн иш үзүүлэгч байгаа. Шудраг бус байдлын шийтгэл болж хойд хаант улсад Бурханаас сүрэл ирнэ гэдгийг иш үзүүлэгч Амос өмнө нь зүгж байсантай адил сүрэл мөн өмнөд хаант улс дээр ч гэсэн ирнэ гэдгийг Мика зүгэнсэн. Гэхдээ Микагийн иш үзүүлэгч ирээдүйн найдварын тухай тодорхой туссан байдаг. Мөн Бурхны хаанчлал дор бүх үндэстэн амар тайван орших тухай бас өгүүлсэн байгаа. Давидын удмаас гарах Авгаа хаан энэ үндэстэн амар амгалан авчрах талаар өгүүлсэн. Мөн Израилийн бүх иш үзүүлэгчдийн санааг Мика ганцхан ишлэлд дүгнэн илэрхийлж чадсныг бид өнөөдөр 6-гийн 8 дугаар ишлээс харж болно. Ингээд хамтдаа би 6-гийн 8 дугаар ишлэгийг та бүхэнд уншиж өгье. Юун сайн болохыг хүн минь чам тэр айлцаа. Зөвийг үйлд, инэрлийг хайрл. Өөрийн бурхантай дарахнаар алах гэхээс өөр юуг тэр чамаас шаарддаг вэ гэсэн. Энэ бол үнэхээр гайхалтай сайхан ишлэл. Шашны зан үйлсээр аврагдах болно гэдэг үйлслийг энд няцаасан байна. Мика үгээрээ Бурхны үгийг сонсож байгаагүй харанхуйд амьдарч байсан Израилийн хойд хаант улсын ард түмний асуултанд хариулт өгсөн байна. Тэд нар Бурхны өмнө яаж очихоо мэдхийг хүссэн. Тэд Бурхны өмнө өргөл, шатаал тахил эсвэл үр хөвгтүүдэд авчрах уу гэж асууж байсан. Мика тэдний асуултанд хариулахдаа эдгээрийн аль нэгч Бурхан тэднээс шаардаггүй гэдгийг хэлсэн. Дотоод сэтгэлдээ дотроо бодит өөрчлөлтгүйгээр гадна талын шашны үйлдэл ямар утга учиргүй гэдгийг хэлсэн байна. Бид нэр дахин төрж шин зүйл хувь хүний дотор бий болох ёстой гэдгийг хэлсэн. Гадна байдал чухал биш. Бурханд хизээч хүний гадна талаас нь дүгнэдэггүй. Бурхан юунд баярдаг, хүнээс чухам юу хүсдэг юм бэ гэсэн асуултанд бидний уншсан 6-гийн энэ 8 дугаар ишлэл тодорхой хариулт өгсөн байна. Тэгэхээр энэ бол Израильчуудад хандсан хариулт мөн ч бүх хүн төрлөختөнд хандсан үг юм аа. 6-гийн 8 дугаар ишлэлээс харах юм бол 3 зүйлийг бидэнд тодорхой хэлсэн байна. Эхнийх нь юу вэ гэхээр зөвийг үйлд гэсэн. Энэ бол та бид Бурхны өмнө зөв шударга байх ёстой гэсэн үгийг хэлж байгаа. Дэрэгдэх хүнтэйгээ мөн хөрштөөгөө үнэн шударгаар харьцах ёстой гэдгийг хэлж байна. Бурууг биш байг зөвийг үлдэхийг энэ эхний хэсэгт уриалсан байна. Хоёрдугаарт инэрлийг хайрл гэсэн. Инэрл гэдэг зүйл бол хүмүүс бидний зүрхнээс ундардаг зүйл биш байгаа. Бид гэм нүгэлдээ өгсөн. Библи хэлэхдээ бүгд гажид цөмөөрөө хэрэггүй болсон. Сайныг үйлддэг нь алга бүр нэг ч алгаа гэж хэлсэн байдаг. Энэ бол хүнийг онож хэлсэн дүрслэл байгаа. Сайнч бай, мууч бай, юу ч хийжсэн хүн бүгдээрээ л ийм чанартай байдаг. Тэмд Бурхны инэрлийг хайрлаж зогсохгүй бусад хүмүүстэй ч гэсэн инэрэнгүй хандаж харьцаж байх талаар өгүүлсэн байна. Гуравт нь юу гэхээр Бурхантай дарахнаар алах гэсэн байна. Тэгэхээр энэ 3 үйлдэлийг та бид хийж байгаа юу? Та Бурхны тусламжгүйгээр эдгээрийг хийж чадах уу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Бурхны хүчгүйгээр хизээч бид ийм ёс суртахуунтай амьдарч чадахгүй. Энэ бүхэн зөвхөн ариун сүнсний үр жимснээс гардаг зүйл байна. Галаат номын 5:22-оос 23 дээр ийхүү өгүүлсэн байна. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инэрл, сайхан сэтгэл, итгэмж, дүлгөөн зан, өөрийгөө зохирох вэ юмаа гэсэн. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юмаа гэж хэлсэн байна. Микагийн хэлсэн энэ 3 зүйл бол итгэгч хүний амьдралд гардаг ариун сүнсний ажлын үр дүн. Бидний хинч өнөөдөр дээрх 3 зүйл төгс хүрээгүй. Эзэн Есүс хүмүүс бидний зөвхт байдлын төлөө дахин амьдсан. Тэр үхлээс амьдсан учраас бид нар Бурхны өмнө зөвхт болох боломжтой болсон юм аа. Тийм учраас Бурхны ариун сүнсний үр дүнд бид амьдралдаа зөвхт байдлын үр жимсийг гаргадаг. Хүн зөвийг үйлдэж, инэрлийг хайрлаж, Бурхантай дарахнаар алах юм бол Бурхны хүсэл биелнэ. Бурхан та биднийг энэ дэлхий дээр амьд байлгаж байгаагийн цорын ганц зорилго бол
Энэ нийгэм, энэ харанхуй дотор биднээр дамжуулан Бурхны инэрл гарч биднээр дамжуулан мөн Бурхантай харилцах даруухан харилцаагаар дамжуулан олон хүмүүс жинхэнэ амьд Бурхантай танилцах юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр бидний өнөөдрийн амьдралын нэгэн утга учир бол бидний эргэн тойронд байгаа таньдгүй бүх хүмүүсийн төлөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид энэ дэлхий дээр гэрэл давалж болон амьдрах ёстой юм а. Бидний эзэн Есүс Христ хэлэхдээ үнгөө авсныгаа үнгүүгээр өг гэсэн байдаг. Тийм бид эргэн тойрондоо амьдарч байгаа нийгэмдээ гэр бүлдээ би гэсэн сэтгэлгээгээр биш харин өрөөл бусдын төлөө өөртөө байгаа бүхнээ зориулан амьдрах юм бол бидний эргэн тойронд хавь өөр ертөнц болон өөрчлөгдөх болно. Тэгэхээр зөвийг үлдэж инэрлийг хайрлаж Бурхантай даруугаар алхах нь итгэж бидний Бурхны тавьсан шаардлага. Харин ариун сүнс бидний дотор хийх ажлын үр дүнд бид сайн үр жимс гарган амьдарч чадна. Мөн та бид Бурхны үгийг дуулууртай дагаж чадаж байгаа бол биднээс ариун сүнсний үр жимс байнга гарсаар байх болно. Хамтдаа эзний үгийн төлөө талархан түн тандан өнөөдрийн үгийн цагаа дуусгаад залбирцгаая. Их эзэн Бурхан минь өнөөдрийн бидэнд хэлсэн үгийн төлөө танд талархаж байна их эзэн минь ээ. Тэгээд та биднийг өөрийн үгээр дамжуулан зөвийг үлдэж, инэрлийг хайрдаж, таны өмнө итгэл дотроо даруугаар алхаж, мөн таны үгээр зөв амьдрахад минь туслаарай их эзэн. Бид өөрсдийн махан биеэр явахгүй байхад минь туслаарай. Бүх зүйлсийн төлөө танд алтар магтаал хүндэтгэлийг өргөн өнөөдрийн үгээ дуусган талархан залбирч байна. Есүсийн нэрээр. Амен.